Сайн байцгааны үзэгчдээ парламент телевизийн байр суурь ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн зочноор улсын их хурлын гишүүн Эрдэнэбат оролцож байна. За бид бол цаг үеийн асуудлаар ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За энэ намар бол багш нар, эмчнэр нэлээд жагслаа, ахмадууд жагслаа, бүгд л цалингаа нэмүүлэх, тэтгэврээ нэмүүлэх гэдэг шаардлага тавиад байна. Дээрээс нь ер нь багш нар гар дээрээ сая 200-аас сая 500 мянган төгрөгийн цалин аваад байна гэдэг. Таны хувьд яг энэ сая 200-аас сая 500 мянган төгрөгийг яг амжиргааныхаа ямар зардлуудыг зохицуулж чадах вэ? За багш нар эрүүл мэнд боловсрол гэдэг энэ бол одоо энэ мөнхийн л одоо жил болгоны төсөв дээр одоо ийм асуудал яригддаг. Энэ бол зүйн ёсны шаардлага гэж бол би харж байгаа. За би ч гэсэн одоо өөрөө үйлдвэрчний эвлэлийн байгууллагад одоо 20 гаруй жил ажиллахдаа дандаа л ийм санал шаардлага тавьж ирсэн. Яагаад энэ хоёр салбарыг онцлоод байдгүй гэхээр энэ өөрөө нийгмийн суурь салбар буюу ард иргэдэд хамгийн ойрхон хамгийн чухал одоо үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангадаг төрийн одоо шууд одоо үүрэг дагуулдаг ийм хоёр салбар байхгүй. За тийм учраас бол одоо энэ багш нар, эмчнэр за тэгээд дээрээс манай ахмадууд байна те. Нийгмийн бас одоо зорилтод ийм бүлэг. За ийм гурвын хувьд бол одоо нэг хэлэхэд бол одоо өнөөдөр бидний хувьд цалин хөлсийг хангаа аваад үзэхээр бол сая үндсэн цалин бол одоо сая 480 мянган төгрөг. За намайг одоо 4 жилийн өмнө одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллаганд даргын ажил авч байхад багшийн цалин бол 700 мянгаас эхэлдэг байсан. Тэгээ ямар ч байсан би нэг 3 жил гарсан хугацаанд 2 дахин нэмүүлнэ гэдэг ийм зүйлийг тавиад үүндээ бол хүрсэн. Гэхдээ энэ бол хангалтгүй. Хэд холдсон юм бэ лээ ер нь бол одоо нөгөө дээр үед бол багш одоо инженер гэдэг энэ хүмүүс бол ерөнхийдөө улсын дунджаас нэлээд дээшээ цалин авдаг байсан тий. Сэхэтэн гэж явдаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол дэндүү холдчихсан. Энийгээ дагаад хөдөлмөрийн үнэлэмжээ дагаад нөгөө чанарын асуудал тий. Доктор сурчлийн асуудал гэх мэтлэн шууд дагдаг. Тийм учраас бид нар бол энэ салбар дээр бол онцгой анхаарах хэрэгтэй гэдэг үднээс бол миний хувьд бол одоо энэ багш эмчний өнөөдөр авж байгаа сая 480 мянган төгрөгөөр л ажиллаж амьдрахад бол үнэхээр хэцүү шүү дээ. За шууд таа утгаар нь аваад өгөхөд татраа өгөөд залуу багшийн хувьд хэлэхэд залуу эмчийн хувьд хэлэхэд бараг одоо 10 жил хүртэл ажиллаж ийж нэг сая 400-аас дэше бусад нэг ажилласан жил нэмэгдэл зэрэг цолмол гэх юм авдаг. Ийм мөнгөөр одоо амьдрах юм бол өөрөөсөө гадна зөвхөн нэг хүүхдээ ч гэдэг юм уу. Эсвэл одоо нэг залуу хүн байлаа гэхэд нэг ихнэр авлаа, хүүхдэн төрлөө гэр бүлээ тэжээж чадахгүй байдал төрж байгаа байхгүй. Тэгэхээр инээсээ болоод саяхан судалгаа аваад үзэхэд бол нийт одоо багш нарын 50-аас дээш хувь 60% нь одоо баг үндсэндээ 5 хүртэл жил ажиллаад шууд хаяа явдаг байгаа байхгүй. Энэ юу хэлээд байна вэ? Энэ айгүй том статистик тоо шүү дээ. Өөр дэлхийн ямар ч улс оронд эхний 5 жилдээ ажиллаад багш нь ажилласаа гараа явчихдаг ийм улс бол гэж бараг байхгүй. Тэгэхээр энэ бол том дохио байгаа учраас ер нь бол жилд дор хаяж бол нэг багшийн цалинг бол 30% нэмээд явъя. Тэгээд нэг 4 жилийн циклдээ дандаа 2 дахин нэмэгдүүлэх гэдэг ийм цикл рүү ингээ оруулаад явъя. Суур онтойгоо харьцуулахад бол одоо цаашлаад улсын дундаж одоо медиан цалин гэдэг аваад үзэх юм бол одоо өнөөдөр улсын үндсэн цалингийн дундаж 2,400 авцаатай байна шүү дээ. Тэгэхээр ядаж үндсэн цалингийн одоо шилжлийн эрх жилдээ энд нь хүргье гэдэг шаардлага тавьж байгаа юм байл. За 3,500 мянган төгрөгөд бол одоо үндсэндээ 2 үе шаттай ингээ хүрье гэдэг. Тэгээ энийг ийм шаардлага сандлыг бол одоо аль хавраас хойш тавьсан. Гэрээ хэлцээр дээр нь бол тийм зүйл байгаа. Тэгээ энийг одоо төсөв оруулж ирэхдээ үндсэндээ тавиагүй. Энэ жилээр нь одоо хэдүүлээ цалинд нэмэхгүйгээр ингээ өнччихё гэдэг байдлаар олж би бол одоо хамгийн хэсэргүүцсэн. Түрүү жил ч гэсэн одоо яг нэг үлэхэд 6% нэмэ гэж яхад нь үгүй 6% гэдэг чинь инфляцаач гүйцэхгүй хэмжээнд байна шүү дээ. Тэгэхээр ийм имийг нэмэ гэдэг л ийм шаардлага тавьсан. Тэгэхээр товчонтой хэлэхэд бол сая 400 мянган төгрөгөөс одоо нэг хэлэхэд бол амьдарч чадах хүн бол тун хэцүү шүү дээ. Ялангуяа залуу гэр бүлийн хувьд бол тий байр түрээслэх хэрэгтэй болно, орон гэртэй байх болно. Хүний амьдралын хамгийн эмзэг ийм одоо амьдрал руу хөлөө тавьж байгаа юм эмзэг үед нэг сая төгрөг. Би ч гэсэн өөрөө залуу байхдаа нэг хэлэхэд тухайн үедээ нэг 60-100 мянган төгрөгөөр амьдрах гад чадаагүй тэгэл ажиллаа сольж ирсэн. Арай нэг боломжтой ажил руу гал ингээл явж ирсэн юм түүх байдаг. Манай багш нарын цалин дэлхийн дунджаас бүр 10 дахин бага гэдэг тийм судалгаа байгаад байна л да. Та төрийн ордноос гарч багш нарын жагсаалын төлөөлөлтөд уулзсан багш нар ер нь яагаад цалингаа шууд 3 сая 500 мянган төгрөг болгох гээд байгаа юм болоо? Тийм тэгэхээр би
Дөрөв бол хэллээ. Ер нь бол улсын дундад цалингаас дээшээ болох ёо. За яг олон улсуудын төвшөнд аваад үзэх юм бол манай улс бол багшийн цалингаар бол нэлээд доош орсон байдалтай бол байгаа. Манай улс ер нь бол цалингийнхаа төвшингээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх цалин хөлсний хувь хэмжээ гэж зүйлийг үзүүлэлтээр байдаг. Энэ өөрөө баялагын шударга хуваарлалт хэр зэрэг ард түмэнд тарж байна уу? Тэр тусмаа хөдөлмөр эрхэлж байгаа хүн гэдгийг бол урамшуулгадахуйц баялаг цалин хөлсөөр өдөөгдөж чадчихэв нү гэдэг одоо ийм үзүүлэлт байдаг л да. Жини индекс гэдэг үзүүлэлт байж байдаг. За цалингийн дотоодын бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээр нь авч үзэхэд бол манай улсын одоо цалин хөлсний хэмжээний дотоодын бүтээгдэхүүн өсөх бол 25 орчим хувьтай л байна. Энэ нь юу вэ гэж бодохоор ер нь бол бид нар бол баялагаа шударгаар хувирлж чадахгүй байна. Ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүсээ өдөөж урамшуулж чадахгүй байна л гэсэн үг байна. Тийм учраас 3 сая 500 гэдэг бол яг нэг үлэхэд бол өнөөдөр бол нэг татвараа төлөөд гар дээр авах нь бол 2 сая 500 мянган төгрөг. 2 хуваагаад авах юм бол сарда өмнөх одоо цалиныг сая үлдэгдэл цалиныг сая 500 мянган төгрөгийг авах юм цалин шүү дээ. Тэгэхээр энэ нь бол ингээ аваад өцөхөд бол ганц өрөө байр авлаа гэж бодоход бол тэр моргжийн зээл нь залуу хүнд аваад өцөхөд бол бараг сардаа нэг сая 200 авчаа төлж байгаа. Нэг өрөө байр аваад тэгээд цаана нэг сая 500 мянган төгрөг гэр бүлээ тэжээнэл гэсэн юм тооцоо авахгүй юу? Тэгээ өөрөөсөө гадна сая 500 мянган төгрөг гэдэг бол өөрөөсөө гадна хоёр хүнийг тэжээнэ. Эхнэрээ хүүхдтэй гач гэдэг юм уу те. Хоёр хүүхдтэй байх юм бол тэжээж чадахгүй байдлаар орох нь шүү дээ. Тэгэхээр ийм одоо тооцоог л гаргаж ирсэн юм байна. Тэгээд жил болгоно 30% нэмэгдүүлнэ. Тэгээд ер нь бол нэг 3 сая орчим төгрөгөнд бол 2026 7 он гэхэд 26 он дуусахад нэг хүрчнэ гэдэг ийм төсөөл байсан. Тэгээд харамсалтай энэ итгэл алдарсан баг. Энийн өмнөх жил нэг 6% гэж оруулж ирээд. Тэгээ энэ жил юу ч байхгүй. Тэгээ дараа жил ингээд нөгөө төсвийн өрөөний мэдээллийг аваад үтсэн чинь урсгал зардлыг 24% одоо ингээд хязгаарлаа. Гэж аваад үцхээр дахиад цалин нэмэгдүүл ямар ч итгэл найдвар байхгүй. Тэгэхээр хүмүүс ч итгэл найдвараа алдаж эхлэхээр за тэгвэл бид нар ерөөсөө л одоо энийг шаардаад яг нэг үнийг үлэхэд одоо цалин хөлсөө олигтойхон нэмэх юм итгэл үнэмшил өгөхгүй бол бид нар баг өөр салбараа сонгоё. Ажилдаа байх уугүй юу шийдээ гэдэг дээр бүр ингэ шийдчихэд шүү дээ. Тэгээ би бол тэр багш нарын эмч нартай уулзсан, жагсаа цуглаанд байна очисон, очихоос ч арга байхгүй. Би одоо тэдний л дуу хоолой болж энэ парламентод орж ирсэн болохоос шодоо зүгээр тэднээс ухтах гэж гэдэг юм уу те. Скул аргалах гэж гэдэг юм орж ирээгүй. Тэгээ очиж уулзахаар үнэхээр бас бохомдол маш хөндөр байлээ. Ер нь бол одоо бид нар шийдцөө одоо дарга нь. Одоо цалин хөлс үнэхээр одоо ийм байдалтай байх юм. Бид нар зүгээр нэг дугуулсан секц ажиллуулаач гэдэг юм. Эсвэл зүгээр нэг юм онлайн бараа бүтээгдэхүүн борлуулаач гэдэг юм. Эсвэл зүгээр нэг таксинд явхад бол ийм хэмжээний мөнгө олчих юм байна. Тэгэхээр одоо бид энэ асар их ачаалтаа ялангуяа одоо ингээд ачаалтаа байгаа сургуульд бол нэгдүгürt бол мэдрэлийн ядаргаа болох юм байна. Хоёрдугаарт бол насаараа ажиллаад нэг ганц хоёр өрөө байранд мөнгөтэйч болж чадахгүй юм байна. Тэгэхээр бид нар баг гадагшаа явлаа гэдэг ийм юм руу л одоо байж байна. Тийм учраас энэ бохомдол бол одоо ингээд нөө маргааштай тулж ирчихсэн. Тийм учраас би бол энийг анхааруулж ирсэн юм аа. Юуки сайдчилж ирсэн, салбарын сайданд чилж ирсэн. За ер нь бол энэ боловсрол эрүүл мэндийн гэдэг хоёр зүйл дээр онцгой анхаараарэ. Жил болгон одоо эн чинь бүхэл одоо улс төрийн намууд чинь багшийнхаа цалинг би андуураагүй бол одоо баг ер нь бол улсын дундчаас нэлээд дэшээ болгох чи баг 5 сая болгочвол яасан 3 сая болгочвол яасан гэдэг бүгд амлалт өгсөн шүү дээ. Тэгэл одоо тэрийг нэхэхээр нь одоо тэгэл гинт яагаад эдгээр ингээд мөнгө нэх вэ? 3 сая 500 байх ямар ч боломж байхгүй. Өчтөр хүртэл тэгэл тэр сангийн сайдаас ахуулаад 25% нэмэх ямар ч боломж байхгүй тэр лээрээ суугаад байдаг. Маргааш одоо багш нар ажил хаях гэж байна. Тэ ер нь бол салбарын сайд нь хүртэл багш нарын жагсаал бол улс төрчлөлт ер нь энэ ажил хаялт гэдэг чинь хамгийн эцсийн шийдвэр бид нар ингээд өмнө нь хилэлцээрүүд хийх ёстой гэд одоо л нөгөө нэг багш нарын үйлдвэрчний эвлэлтэй тэгээ удирдлагуудтай ярилцъя гэдэг нөгөө хүсэлтэд илгээсэн байлээ л дээ. Энээс урьдчилж ер нь хийх боломжтой байсан уу? Дээрээс нь ер нь бүхэл бүтэн эн чинь 2017 оноос хойш багш нарын цалин нэмэх асуудал яригадаад байгаа шүү дээ. Тийм би түрүү хэлсэн те. 2017 оноос хойш за ер нь бол би бүр юунаас хойш л мэднэ. Тэр жил болгоно боловсролын салбар дээр бол нэг цалин хөлсийг бол доор хаяж нэг 20 25 за 15 за 17 оноос өмнө бол бүгд гинж ярих юм бол 3 жил дараалаад огт цалин нэмээгүй ч үе байсан. Тэгэхээр нэг жил ингээ хоцорчоор ингээд юм нэлээ хоцорчод байдаг байхгүй. Тийм учраас бол одоо хөдөөгийн багш гэхэд бол бид нар 40% те. Сар болгоно нэмэгдэл ингээ эмч багш хүмүүс 40% нэмэгдэл. Тэгээ 3 жил тутамд
одоо 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгье гэж тэгжиж хүн олдохгүй болчихсон байсан байхгүй. Хөдөө сумч эмч байхгүй, багш байхгүй. Тэгэхээр тийм бодлогын арга хэмжээнүүдийг бол энэ 23 онд 22 онд ярьж шийдсэн. Тэхийн тулд яг өнөөдрийнх шиг ажил хаялтан дээрээ тулж ийлаа. Би одоо хүмүүс мартаагүй бол эрүүл мэндийнхэнтэйгээ талбай дээр 10 хоног одоо суулт хүртэл зар. Энд чинь арга яц арга байхгүй. Гэрээ хэлцээр шийдээ санал хүсэлтэд тавилаа хүлээж авдаггүй. Боломж байхгүй гэдэг нөгөө мэдхгүй гэдэг мянган үгний таглаа гэдэг шиг. Тийм учраас өнөөдрийн байдал дээр бол аль хавраас ахуулаад ингээл зөндөө гэрээ хэлцээр болоод явсан. Би Наранбаяр сайдад бол хэлжилсэн. Тэгээд би бол одоо дор хаяжны 25% орчим хувиар нэмэгдүүлэх гэдэг байдлаар төсөө сангийн амд хөргүүлсэн гэсэн. Сангийн амд байхгүйгээ хэлсэн. Тийм учраас засгийн газар бол одоо би ерөнхий сайд шилжижсэн. Та тодорхой хэмжээний төсөв гаргаарай гэж жил болгон боловсрлоо ингээд орхичих юм бол бидний өмнө хийсэн хэлцээр байдэн шүү. Засгийн газрын залгамж чанар гэж байх ёстой. Бусад бүх салбаруудыг гэдэг юм уу одоо төрийн албаа одоо тэр том дарга цэрэгнүүдийн доод цалин бол 4 саягаар явцсан шүү дээ. Тэр хүмүүсийг биш юмаа гэж бодоход энэ боловсрол эрүүл мэндийн цалин дор хаяж жилд нэг 20-30% нэмээ яваад хахад бидний нөгөө нэг олон жилийн одоо бас хоцрогдлоо гүйцэх юм ингээд хөргөцсөн. Тэр нь гэрэн дээр бүр ингээд хараар зурцсан байгаа байхгүй. Тэгээ ингээд тавь гэсэн чи одоо энэ жил 6% эргэжил бүр байхгүй. Тэрний дараа жил байх ч юм уу ч юм уу гэдэг юм итгэл үнэмшил тавилаа шүү дээ. Тэнгүүд эн чинь гэрээгээ зорчиж байгаа учраас хамтын маргаа уус энэ чинь хугацаатай байдیں۔ Мэдээлэл хөргүүлснээс хойш зөвшөлтөд хүрэхгүй бол ажлын 15 хоног. За тэгээд эн чинь төсвийн үеэр ярихгүй бол өөр хизээ ярьдаг юм бэ те. Тийм учраас энэ төсөв батлагдахаас өмнө гэрээ хэлцээрээ тохирох хэрэгтэй гэдэг байхгүй юу? Хөдөлмөрийн тухай байдал маш тодорхой байж байгаа. Тийм учраас энэ хүмүүс ингэ ярьж байгаа. Энийг бол нэг ингээл бүр болохоо гоод ирэнгүүт нэдэр ингээл нэг улс төрчлөө мөрчлөө байл. Өнөөдөр үрд би ингээл сошиал мэдээлэл харж хахад одоо чадахгүй гэдгийг мэдчихэж байгаа тэр гэдэг. Намайг шүрт холбоо ярьсан байл. За би бол одоо үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын дотоод ажил төрөлтөлтөний хоролцоо болсон. Ажлаа өгөөд одоо жил гаруй болж байна. Миний мэдж байгаагаар бол юу вэ гэхээр ямар ч үсэн жилдний доор хаяж нэг 30-аас доошгүй хувийн хэмжээний нэмээд явъя гэдэг бол ийм нийгмийн зөвшөлтсөл гэрээ 3 талд гэрээ хэлцээрийн ойлголцол бол байгаа. Тийм ч үднээсээ би бол хамгийн доод нь энэ түүнээс дээш нь ингэж явъя гэдэг итгэл үнэмшил төрсөн учраас миний хувьд бол энэ улс төрт орсон. Энийгээ улам одоо дээшээ бий болгох. Дээрээс нь багш эмч нарыг орон сууцнд оруулах ч гэдэг юм. Тийм учраас энийг бол одоо улс төрчнөр маань сонгуул олонгууд нь би чиний цалинг одоо ингээд нэмээд өгье гэдэг байдлаар бүгд компанид ажиллагаад багш нартай уулзаад араас нь хөөцөлтөд гүгээд идэг байсан. Тэгээ бүр одоо гараад ирэнгүүтээ одоо энэ улс төр болоо явчлаа. Энэ улс төртөө түүч хамаа авахгүй. Яг нэг үлэхэд бол. Харин энэ улс төрийн одоо улс төржилтийн юм асуудлаас энэ багш нарын эмч нарын жагсаал зурлаан тэмцлэг холбоо. Ер нь үйлдвэрчний хэвлэлийн байгууллагад би ч гэсэн үйлдвэрчний хэвлэлд байхдаа улс төрийн одоо хит тийм ашиг сонирхол юмыг бол оруулахыг ерөөсөө зөвшөөрдөг байсан. Үйлдвэрчний хэвлэлийн удирдлагуудыг улс төрөөс хараат бас бай гэдэг дүрмэнд нь хийж өгсөн. Хуучин бол яг янз бүрийн байдлаар үйлдвэрчний хэвлэлийн одоо даргын сонгуульч гэдэг юм уу элдвийн зэмд улс төрчнөр оролцох гэдэг байсан. Одоо ч тийм оролцох сонирхол бол байд юм шиг байна. Тэг энийг бол одоо байхгүй болох хэвээр. Харин үйлдвэрчний хэвлэлийн байгууллагыг тавьж байгаа бол гишүүдээс ас. Тэгээ өчтөр бол засгийн газар маань бас тодорхой шийдэл гаргаад нэг багшийг бол 15-аас 20 өгсөн байна лээ. Эрүүл мэндийг 10-аас 15 өгсөн байна. Одоо тэгээ үйлдвэрчний хэвлэлтэйгээ уулз. Тэд нар юу гэх нү? Тэгээ тэр чинь нэг тоон дээр учрнаа да. Уулзсан шүү дээ тэр тоон дээр. Тэгэхээр би бол анханасаа хэлсэн байхгүй. Цалин хөөс тэтгэвч нэмэхгүйгээр энэ хэлцээр юу чи явахгүй, төсөвч явахгүй. Тэгээ бид нар юмд амлалтаасаа ухарч болохгүй. Төрөвжил 6% нэмсэн. Одоо нэмнэ гэдгээр төсөв. Энэ жил нэг 6% нэмсэн шүү дээ. Инфляц ч гэсэн ч одоо 8-9% гараа явчлаа. Тийм учраас бол одоо Монголын төр засаг төсөв гэж байгаа бол энэ ард түмэнд хамаатал төсөв байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би энэ төсөв дээр бол бас нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа. Ер нь гишүүд тэгэл зарим гишүүд бол нэмнэ гээл Ахмадын тэтгэвэр дээр хүртэл те гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд бол ямарч боломжгүй гэдэг тайлбар өгöd байдаг. Гишүүд нь боломжтой тэр өргүү зардлуудыг таньж бид нэр Ахмадууд эмч нарын цалин, багш нарын цалин нэмэх ёстой гэдэг. Үнэн дээр ер нь та чуулганы танхим дотор сууж байгаа хүний хувьд яг бодит байдал ямар байгаа юм бэ те зарим гишүүн болно гээл зарим сайд нар болохгүй гээл ингээл хоорондоо энийгээ бараг те хин хөвлөл төрүүлж болно гэж хэлэх нь гоё харагдаж байгаа юм шиг болохгүй гэж хэлэх нь зөв харагдаад байгаа юм шиг байгаад байгаа шүү дээ. Энэ тал дээр та өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй. За миний бодлоор бол яг би бол нөгөө болно гэж явсан гишүүд энэ бол нэг. За яг боловсролын асуудал дээр бол одоо би өөрийнхөө баланкан дээр санаачтаад засгийн газар төсөв оруулж ирэхдээ 90 цалин нэмэхгүйгээд ороод ирсэн.
Нөгөө талд нь бол энэ бүгд нэг телевизээр яриад байгаа шүү дээ тий. Багшийнхаа цалин нэмээр байна, эмчийнхаа цалин нэмээр байна, ахмадын тэтгэврийг нэмээр байна гэтэр гэж яриад байгаа. За тэгвэл их хурлын гишүүд төсөв бол их хурлын бүрийн ирэх юм бол их хурлын гишүүд өөрсдөө амлсан хүмүүс санаж байгаа шүү дээ марчааг бол. Тэгвэл багш нарын цалин хөлсийн орлогыг их үүсвэр тавья. Тэр 3 сая 500 мянган төгрөг гэж тавьж байгаа мөнгөнд үн бол одоо магадгүй одоо энэ ямар хугацаанд байд юм те. Энийг бол нэмхийн төлөө байя гэдэг тэр гарын ус цуглуулсан. Өнөөдрийн байдлаар бол 40 гаруй гишүүд зурсан. За зарим гишүүд бол телевизээр сайхан нэмэх ёстой. Багш нартай хайртай шүү гэж ирчихэнгуудаа буруу харангуудаа би зурхгүй. Одоо баг бид тэрний оронд тойрог дээр одоо над дээр нэг юм байшин бариад туу цайчилж байвал би их гоё харагднаач гэдэг юм уу. Ийм байр суурьтай. Нөгөө нэг жагсаалтын шинэ гишүүд бол илүү их за бид нар бол шинжилгээ хийх гэж орж ирсэн. Боловсрол эрүүл мэнд эрчим хүчтэй. За тэгээ ахмад гэдэг юм тодорхой салбарууд дээр ингээд жоохон реформ хийя. Явж түлхүүр асуудал нь цалин хөлс юм байна шүү дээ. Бид нар мянган том байшин бариад тэнд ажиллах багш нар нь чанаргүй, скул ажилтгүй, өнөөдрийн мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд харж байгаа байхгүй. Би багш болох юм бол би ядуу амьдрах юм байна. Би эмч болох юм бол багш болох хүүхдгүүл болчиход байна. Тэгэхээр нөгөө сайн сурж байгаа илүү боломжтой потенциалтай хүүхдүүд нь багш болохын эсрэг баг зүгтж байгаа байхгүй. Тэгээ одоо Монгол улсын багшийн сургуулийн нөлгөө харангуут нь хамгийн бага одоо баг тийм юутай хүүхдүүд л баг орнох жишээний болцоод байна л дээ. Тэгэхээр энэ зүйл бол одоо юу гэхээр ирээдүйд Монголын боловсролыг чанаргуутал руу хөтлөх тийм том аюул руу ирж байгаа маа. Тийм учраас одоо ялангуяа бид гарын үсэг зурсан гишүүдэд бол би бас баярлалаа гэж хэлмээр байгаа. Улс төрч гэдэг бол яг би хоёр нүргүү байгаасаа гэж боддог. Тэгээ энэ дээр бол бид нар ямар ч улс төржгүй. Монгол Ардын намын гишүүдж байгаа, Ардчилсан намын гишүүдж байгаа, Хүн намын гишүүдж байгаа, Үндэсний эвслийнхэн ч байгаа, тий? Ногоон намынхан ч байгаа гэдэг. Тэгээ энэ тал дээр нэгдэж байгаа нь бол юу гэхээр их хурлын гишүүд байр суурь нэг талдаа байгаа байна гэдэг үүднээс би бол ерхий сайд төргүүлсэн нэг. За их хурлын эхний ээлжинд зарим дахиад өвчтөе янз янзын гарын үсэг зурулах гад гүгээд байгаа учраас зүхтагаад гүгээд байж байгаа гişүүд бас байгаа байх гэж бодож байгаа. Тэгээд олдоогүй. Зарим нь бол одоо шууд би зурхгүй гэж хэлж байна. Тийм учраас яг энийг бол ерхий сайд төргүүлсэн. За ерөнхийд бол засгийн газар л ямар мессеж авсан бэ гэхээр за ер нь бол одоо их хурл өөрөө дэмжиж гэж байгаа юм байна. Засгийн газар ч гэсэн тэгвэл их үүсвэр гаргах гэдэг өчтөр одоо манай намын одоо тодорхой байнгын хорооны дарга сайдны сууж байгаа нэг шийдэл гаргасан болсон. За би бол одоо оролцож амжаагүй. Тэгээд энэ дээр нь юу гэж ярьж байгаа нөхөр эхний ээлжинд ийм одоо хувь хэмжээ гэдэг. Тэгээд энийг бол би бол аль эрт ярих ёстой гэдэг анхааруулсан байхгүй. 8 сар 7 сард наадгаас хийгээд. Тэгээд 27 онд одоо шилбэл 26 онд ингэж нэмээд 27 онд ингэж нэмээд тэгээд 2 жилийн хугацаанд 3 сая тавч нь хүргье гэдэг юм аа. Гэрээгээр баталгааж болохгүй бол манай одоо үйлдвэрчний хэвлэхэн чинь зарим нь холигтуусаар гаад гэдэг юм үү те. Тэгээ нэг магадгүй одоо энэ засаг төр янз янзын байдалтай байгаа нөхцөлд одоо дараагийн нэг хүн гарч ир дахиад өөр юм яриад унаад те. Би одоо дөнгөж танилцж байна гээд. Тэгээ нөгөө шин сайдын нэг юу гэж юм бэ дээ. Дөнгөж гарч ирчихэнгүүтээ яадаг вөхөр би нэг жоохон судлаад ах байж хөө хаа гэдэг байхгүй юу. Тийм учраас бол одоо энд нь ч үлээд гиснүү тэгээд одоо яг би үйлдвэрчний хэвлэхэн уулзаа асуусан чи яг ширээний ар суугаад гэрийн дээр тоо яриад за энийг ингэж тавь ингэж хийж бол эцсийн байдлаар шийдээгүй зүгээр судал гээд байгаа. Тэгэхээр бид нар төсөөсөө өмнө одоо шийдвэрлэхийн тулд энэ ажил хаял тамтын маргаанаа үргэлжлүүлээд одоо энэ чинь нэг шахаж байгаа хэлбэр шүү дээ. Засгийн газараа та нар хурдан ажиллаа хий. Их хурлаа та нар хурдан ажиллаа хий. Бид нар одоо энэ үйл болох гээд байна. Энэ төсөв чинь одоо үндсэндээ 2 3 дугаар хэлэлцүүлэх болоод явцсны дараа бол 4 5 дугаар хэлэлцүүлэх дээр бол баг юу ч яриад нэмэргүй шүү дээ. Тийм учраас энэ тал дээр нь бол одоо нэг төсөв батлагдах алтан моментн дээр шахаж байгаа хэлбэр байхгүй. Тэгэхээр энэ үйлдвэрчний хэлийг буруутгах ямар ч арга байхгүй. Эцэг эхчүүд ч гэсэн өөрхөө дэмжиж юм лээ. Яа гэвэл одоо миний хүүхэд жирийн ард иргэдийн хүүхдүүд юу гэхээр сая 500 мянган төгрөгөөр хичээл заалгаж байгаа хүүхэдтэй нөгөө талд нь 5 сая төгрөгийн цалинтай хичээл заалгаж байгаа багш хоёрын хооронд тэгээд 60 70 хүүхэдтэй нөгөөх нь 20 30 хүүхэдтэй ийм боловсролын ялгаа гэдэг чинь явандаа манай Монголын нийгмийн баян хоосны ялгаа нийгмийн ялгарлын нөгөө ангийн одоо нөгөө ялгарлж улам холддсон юм аа. Тийм учраас энийг бол ойлгоцсон эцэг эхчүүд маань бас дэмжиж байгаа юм байлээ. Тэгэхээр би бол заавал ажил хаялт хийгээд байгаа зүйл бил ерөөсөө биш. Ажил хаялт гэдэг бол ширээний ард цууя хамгийн түрүүнд гарын өсгөө зураад гэрээгээ зурья гэж. Тэгэхээр манай энэ хамтын гэрээ хэлцэрэг гэдгийг манай энэ сайд дарга нар үл хойшоодог. Тэр бол яах вэ зүгээр нэг ингээд зурчаа тэгээ дараа нь яаж чилж болно гэдэг юм баг. Үгүй байхгүй. Энд чинь олон жилийн турш дэлхийд түүхэндээ чи хүний амнаас эрүүл мэнд, жагсаал цуглаан, тэмцэл, ажил хаялт маш том юмны үүднээс хийсэн маш том соёл байхгүй юу? Энэ гэрээ хэлцээр дээр хийсэн зүйлийг холигдож болохгүй.
Хэрвээ нэг ихтгэлцэл алдарх юм бол тэр гэрээ хэлцэлгүйгээр бүр одоо өөр шинжилэл реформ бүр нийгмийн бухимдал тэмцэл гардаг. Тийм учраас бол одоо би өнөөдөр босрлын яам дээр нэг уулзъя гэсэн юм шиг байна лээ. Тэгэхээр нэг хэвлэр яриад одоо улс төрчлөө мөржлөе гэл нэг юм айдсан хардсан сэрдсэн шүн зүудэлсэн юм багш ажилчид руугаа улс төрийг утгаж наах гэдэг ямар шаардлага байхгүй. Манай босрлын үйлдвэрчний эмнэлгийн байгууллагын юм бол одоо би бол мэдж байгаа. Би олон жил хамт явж ирсэн. Тэр хүмүүс бол тэгж улс төрчид идэх ч хүмүүс биш. Нөгөө талаараа бол гишүүдийн тэр санал шаардлага бол одоо надад өдөр шөнөгөл ирж байна. Өргөдлийн байнгын хороогоор бол дэмжсэн шүү дээ. Босрлын одоо эмчнэрийн цалин хөлсийг. Тэгээ төсөвт ингээд цалин хөлс орлогын босрал эрүүл мэнд мөнгө зарахгүй бол тэгвэл яах гэж асуусан юм. Нийт санал өгсөн хүмүүсийн чинь бараг 30 гаруй 40% нь энэ босрал эрүүл мэндтэй мөнгөө зараа гэд саналаа өгсөн байна шүү дээ. Тэгээ саналаа өгчингүүд нь асуух юм асуу тэгээ байхгүй гэдэг тийм төсөв чинь өөрөө тэр төсвийн нээлттэй ил тод ард түмнээсээ асууж байгаа юм чинь бол утгагүй болох байхгүй. Тийм учраас миний хувьд бол одоо би бүх намын бүлгүүдтэй суурайлж байгаа. Тэгээ олон гишүүд нэгдэж байгаа. За засгийн газар ч гэсэн бас тоогоо хөдгөж эхэлж байна. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага засгийн газар хоёрын хоорондын тоо нэг газар дээр уулзна. Тэгэхээр бол ер нь бол цаашдаа бол энэ миний хувьд бол энэ 3.5 сая төгрөг гэдэг бол яг хөө зөвхөн тоо нэг тийм хангалттай пүүлний пупа гэсэн цалин биш шүү дээ. Одоо манайхан бол 3.5 сая гэдэг бол захын нэг хувийн компани менежер авж байгаа цалин шүү дээ. Тэгээд татвараа төлөөд ингээд гар дээр наваад өцгөр нь 2 сая 800 авцаа авах юм байлээ. Тэгэхээр энийг бол одоо нэг битээ айхтар ус төржүүлэл ингээд шах. Харин нөгөө тал дээр бол яг 1 сарын 1-ээс 3.5 сая байх уу. Таны 2 хуваагаад тэр яриад байгаа тэр эхний 1 сарын 1-ээс нэг сая 850. За тэгээд 6 сарын 1-ээс нэг 2 сая 500. За тэгээд оныхоо сүүл рүүгээ аваачаад тэр 3 сая 500 ч гэдэг юм уу. Ийм гэрээ хэлцэл бол байж болно. Би ч гэсэн ийм хэлцэл хийжсэн. 2026 оны гэр нь боловсролын жил гэж зарлаад байгаа. Тэгсэн ирнэ төсөв дээр багш нарын гол нөгөө хөдөлгөөх хүүч болох багш нарыг урамшуулах болох тэр цалин хөлсөө нэмдэггүй. Тэгсэн хэрнээ ер нь 2026 оныг боловсролын жил гэж зарлах ер нь шаардлага байна уу? За би одоо парламентын гишүүн болоод энэ босрлын жил болгоё гэдгийг бол бас лоббицсэн гишүүний нэг. Юу вэ гэхээр одоо манай яг нин үгүй хэлэхэд манай нийгэм шинээр бэлдэж байгаа бид нар энэ ирээдүйн иргэдээ босрлоосоо эхлэх. Бүх юмны чинь суурь босрал байхгүй. Босрлоосоо эхлээд авч үзэхгүй бол ерөөсөө одоо өнөөдрийн цэцэрлэг төгсөж байгаа хүүхдээсээ ахуулаад авч үзэхгүй бол ерөөсөө болохоо байцсан юм. Яг энэ үгүй хэлэхэд үе хоорондын тэмцэл. За тэгэл тэр амин хуваа хичээдэг. За тэгээ зарим хэсэг нь бол одоо ингээд нийгмийн нэлээд боломжтой болцсон. Тэр нь тэгээ янз бүрийн аргаар одоо хурцгсэн. Тэгээ бие биенийгаа үзэн яддаг. Тэгээд нөгөө ёс суртахууны мараал те. За тэгэл дээрээс нь одоо тэгэл нөгөө баян хоосны ялгаа улс төржилт гэдэг. Тийм учраас яг энэ одоо шинэ парламент шинэ 30 жилдээ бид нар боловсролын эхлэе гэдэг байдлаар асуудал тавиад. Тэгээ боловсролоо жил гэсэн чинь нөгөө цалингийн нэг ч хувиар нэмэхгүйгээ тавихар чинь ямар юмных реформ байдیں۔ Зүг хоосон лооцсон шүү дээ. Тэгээ би ямар ч нөгөө нэг хуулийг тавьсан, ямар ч асуудлыг тавьсан одоо миний мэрэгжлийн өвчин баг. Би цалин хөлс тэтгэмж жирийн ажил хувийн хвшилч гэсэн ялгаа байхгүй те. Энэ төсөв ард иргэдэд яаж хүртэх юм бэ? Айлын хаалгын үүдээр ямар орлого орох юм бэ? Тэтгэвэр нь яах юм, тэтгэмж нь яах юм гэдэг имийг л хардаг. Гэтэл ингээд энэ жилдээ ямар ч цалин тэтгэвэр нэмэхгүй байя. Хөрөнгө оруулалтаа дэмжийе, хувийн хвшлээ дэмжийе гэдэг. Нэггүй хэлэхэд хувийн хвшлээ дэмжигээд байгаа боловч цөөхөн хэдэн бүр нэг тендер аваад сурчсан. Зөвхөн цөөхөн хэдэн хүрээний хүмүүсийг л дэмждэг юм байл шүү дээ. Одоо тэр нүүрс мөрсийг ч гэсэн харсан. Тийм учраас би нийний үнийг хэлэхэд олон мянган энэ ажлын байрыг бий болгож байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, ажилчдаа ингээд аваад явж байгаа олон компани аж ахуйн нэгж байгууллага бол энэ төсвөөс яг нийнийг хэлэхэд юм хүртээд идэггүй олон компани байд юм байл. Би тэгэхээр зөвхөн нэг багш юмч Ахмад гэдэг юм уу төрийн албан агч ярьдаг бол хүн биш. Хэдүүлээ хувьч бай, хувьсгалч бай ер нь бол босрлоосоо эхлэе гэдэг энэ зүйл дээр бол одоо ингээд их хурлын гишүүдэн бүгд ярьж байгаа. Байшин барих гэдэг нь маш олон том. Гэхдээ эргэжил бол яг үүндээ улсын төсвөр бол шинээр 2-3 сургууль барих юм байл. Гадаадаас зээл одоо авч барьж байгаа. Хуучин гэдэг нэг юм овоолоод хайчихсан байшин савуудаа дуусгаж байгаа. Гэхдээ яг сүүлийн жилүүд бол энэ байшин барилга бол одоо бас нэлээдгүй байшаа. Тэгээ гүйцэхгүй байна л да. Манай хүн амаа өсөд байна тийм үү. Тэгэхээр ийм байдлаар бол би бол өнөөдөр бол энэ босрлын асуулт тулцсан учраас бол хоёулаа босрын талаар нэлээд ярьлаа. Араас нь эрүүл мэнд орж ирж би ялгаа байхгүй. Нэг хэлэхэд бол одоо манайх бол совилгчээ тавиад тууцсан шүү.
сувилагчаа. Ажиллах сувилагчгүй, ажиллах асрагчгүй болчоод эрүүл мэндийн салбар чинь нийгмийн даатгалын сан нь хоосорчод тэгээ ер нь бас л ингээл уналтанд орчоод байна шүү дээ тий. Мөн та ер нь энэ төрийн хэмнэлтийн хуулиар төрийн байгууллагуудын өргүү зардлуудыг танана гэж яриад байдаг. Гэхдээ яг бодит ажил болж хэрэгждэггүй. Хэрвээ хэрэгжвэл энэ яг нийгмийн гол асуудлуудыг ер нь шийдэх гаргалгааны нэг байж болох болов. За би энэ төсөв дээр бас жоохон шүүмжлэлтэй хандж байгаа маа. Ер нь ингээ харахаар би одоо 1 жилийн хугацаанд 4 төсөв боочлалт. Одоо манай парламентын гишүүд маань 80 гишүүн бол шинэ. Маш төрөвчлсөн одоо ийм практик дадлага одоо юу үзэж байгаа, практик үзэж байна. 1 жилийн хугацаанд 4 төсөв одоо баталчлаа. За баг 2 ч удаагийн одоо баг энэ засгийн газрын асуудлыг бол ярьж байна тий. Тэг ингээ харсан чинь тойргийн гишүүд, за жагсаалтын гишүүд гэдэг хоорондоо бас ингээ нэлээд ингэж үздэг юм байна. Тэгэхээр жагсаалтын гишүүд тэгээд аваад үзэхээр бидний хувьд бол яг юу гэхээр мэдээж тэр тойргийн гишүүдийн зовлон байд юм байна. Манай сонгогч нар маань ч гэсэн очингуудаа яадаг вөхөр тойргийн гишүүд очингуудаа за би тэрийг шийдлээ, би тийм машин шийдлээ, би тэр сургуулийн сандал ширээ шийдлээ, би тэнд нэг юм одоо усанд ордог газар шийдлээ, би энд нэг юм зам шийдлээ гэнэт нэг заал нэлээд алга ташаалтай. Гэтэл нөгөө талд нь би ингээд цалин нэмлээ, би одоо ингээд тэтгэвэр нэмлээ гэдэг дээр нэг тийм сулган алга ташд юм уу яатай тий. Тийм учраас бол одоо бидний хувьд бол юу гэхээр ер нь яг ард иргэд маань ч гэсэн одоо манай сонгогч нар үзэж байгаа бох тийм үү. Танд яг юу чухал юм бэ? Миний одоо үндсэн үзэл баримтлал бол тэр хүмүүд бол баталгаатай ажлын байр, сайн цалин хүс тэтгэвэр тэтгэмж, за сайн зах зээлийн бий болгоод өгсөн цагт тийм үү. Тэр хүн өөрийгөө тэр тийм юм бий болгоод явах хэрэгтэй байхгүй юу? Тэр усанд ордог газараа байна уу, байшинтай тий өөрөө ордог газараа байна уу, байшингаа өөрөө барьдаг байна уу тий. Ийм зүйл рүү бол би явах хэрэгтэй болов гэж би боддог. Харамсалтай нь эндээсээ ахуулаад манай тойрог. Тэгээ ингээд төсөө харсан чи яадаг вөхөр миний тойрогт юу вэ? Тэнд юу вэ? Би энд зам байрна гэдэг. Одоо яг нэг үйлэхэд үеийн үед одоо сангийн сайд хийсэн тий. Тойрогол услаад байдаг. Том одоо тийм зам тээврийн сайд хийсэн. Энэ хүмүүсийн тойрог нь бол одоо ерөөсөө ингээд юм жоохон бялах маягтай. Дацтай юм. Тэрний тулд яадаг вөхөр болж өгвөл нэгэн сангийн сайд болоо, нэгэн зам тээврийн сайд болоо гүйдэг. Тэгэхээр би энийг бол үндсэн хуулийг зөрчсөн ийм асуудал гэж би харж байгаа. Юу вэ гэхээр өөрийнхөө ажил албан тушаалыг давуу байдал бий болгоод өөрийнхөө сонгогддог тойргийг татвар төлөгчдийн мөнгөөр давуу ирэхээр аваачиж өөртөө давуу байдал бий болгож байгаа нь өөрөө буруу. Тийм учраас би энийг бол ингэ амар одоо шөөмжилж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэн болгон тэгш хэрэгтэй. Зам тавиул эхлээд хаанаас нь тавих вэ тийм үү? За байшин барилга бариул хаанаас нь тавих вэ? Нэг номерын эрх ашиг гэх юм бол одоо магадгүй би зарим талаараа тэгж хэлдэг байхгүй. Багш эмчнэр ахмадуудын тэтгэвэр тавьж байгаа хүмүүс бол одоо энийг нөлөөлөхөд авсан цалин хөлснөөсөө авирал өгч чадахгүй байх уу? Нөгөө талд нь юу гэх нэг байшин барилга барин зам тавина гэдэг чинь тэн дундаас нь хөөрхөн тоншдог. Дундаас нь ингээд нөгөө цавчаа хийдэг тийм үү? Ийм байд юм бэл. Зарим одоо байшин барилга нэг үе хэлэхэд бол одоо 3 дахин төсөв өсчихсөн. Тэ? Зарим нь одоо бүр ингээд сурчсан. Тэр төсвийг ингээд нэг нь тавиулдаг, нөгөөх нь тендерийн зарладаг. Авах компани тодорхой. Тэр дундаасаа тэр элдв энзимийг босгож өгдөг ч гэдэг юм. Одоо ийм бүтүүлэг аргаараа одоо цаашаа бид нар явахгүй. Төсвийн реформ гэдэг нь юу гэхээр Монгол улсын эрх ашиг нэг номерт гэж байгаа дэрэмблээд шудраг ирэмблээд тэгээ хурлын гишүүд ер нь бол одоо тэр тойрогт очиж элдв энзим тараадаг юмгаас татгалзахгүй болохгүй. Тэр сум хөдөө орон нутагт байж байгаа иргэдийн хурлын тэр аймгийн засаг дарга удирдлагууданд гэдэг юм уу саналаа тавиад их хурлынхаа гишүүдтэйгээ зөвлөлдөж байгаад тэгээд тэрийг одоо яг бүр хүний оролцоогүйгээр ирэмблээд ард иргэдээсээ санал аваад таны цалин нэмэх чухал байна уу? Тэ? Боловсрол эрүүл мэндийнхаа одоо үйлчлэгийг сайжруулахын чухал байна уу? Эсвэл энэ чинь хажуу талд чинь одоо нэг засаг даргын хамгийн газрын байрыг шинжлэх нь чухал байна уу? Эсвэл одоо тэр хажууд чинь нэг юм зам тавих хэрэгтэй байна уу? Тэ? Тэгээ энийхээ эрмэлээд аваад үзэх гэдэг дээр тавихгүй бол одоо нэггүй хэлэхэд одоо би сая ингээд хөдөөгөр явлаа л. Багш нар хөдөөгөр явхад ер нь орон нутгийн боловсролын салбар ер нь ямархуу төвшөнд ажиллаж байх шиг байна тий. Бид нар орон нутгийн салбар, орон нутагт байгаа багш нар бол мэдлэг ур чадвар нь ямар байдгийг тий. Та тэр талаар явахгүй юу? За би сая одоо энэ жил нөгөө хөсгөл явлаа нөгөө жагсаалтын гишүүд хөдөө явдггүй гэдэг. Яг эхний ээлж нь утгаараа явлаа. Хөсгөлийн хойдлын хамгийн хойдлын сумаадаар явлаа. Тэгээ яг нэг үгүй хэлэхэд л өнөөдөр зарим сургууль нь 50 хэдэн пэйшенттэй хүүхдүүд ингээд багш наргүй ингээд хөвөнтэй дээлтэйгээ сууж байна үргэлж. Сургуулийн барилга барья гэсэн чинь тэнд цэвдэгтэй гэж тооцоогүй.
зам даваа нь том хүнд. Гэтэл хажууханд нь байж байгаа засмал замтай сургуулийн нэг загварын зураг гэдэг байдлаар ингээд тавьчихсан. Тэнд 9 удаа тендер зарлаад сургуулийн тендерт орох юм ба. Ягаад тэгэхээр 170 км аймгийн төвөөс 8 цаг очдог. Ачааны машин бол дав харахгүй. Тээврийн өртөг нэм хүнд. Доороо суурин цэвдэгтэй. Өөрөөр хэлбэл одоо техник нөхцөл арай хүнд гэсэн үг шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотын ч гэдэг юм аймгийн төв дээр баригдах барилгатай яг ижлэхний зураг өгчихсөн. Тэгээ ийм байдалтай. Тэгээ сургуулийн эмчнэрхэд химийн хичээл ороогүй 4 жил болчихсон. Тэгээ химийн хичээл ороогүй учраас тэнд хим үзээгүй учраас сумн эмчхүү сувлагчхүү. Ангаах дорыг гэж бодохоор химийн хичээл үзээгүй хүмүүс яаж эмч болох вэ те? Оноо авчдаггүй. Тэгэхээр үндсэндээ нөгөө би тэгэхээр яагаад энэ босрол нөгөө суурь салбар учраас бусад салбаруудтай бүгдэнд төлөөлт юм байна. Газар зүйн хичээл үзээгүй байх юм байна. Физикийн хичээл үзээгүй байх юм байна. Тийм нарийн ийм одоо хим, физик, биологи гэх ийм хичээлийг үзэхгүйгээр тэр шинжлэх ухааны бусад инженер техникийн ажил болно гэдэг бол тэр ирээдүйг бүрхэг байхгүй юу. Тийм учраас бол одоо энэ хөдөө орон нутгийн байдал бол тун хүнд юм байна. Зарим одоо нэг гүүр гэдэг одоо ярил л т. Аялал жуулчлалыг хөгжүүлэх одоо манай сайхан нөгөө нэг тэр бошлоо хадмад те Баянзүрх дархтын хотхоор одоо тэнгис шишгээд хөвсгөл нуур гэдээ байдаг шүү дээ. Тийшээ аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг авахаар гүүр нь байхгүй. Нэг гүүр нэхэд бол нэг явган үний гүүр. Тэнгүү тэнд гүүр огт тавигдаагүй. Сая ч гэсэн ингээд төсөв дээр ингээд яг би нэг санал тавиад оруулчихсан. Тэр чинь 3 сум 4 сумын одоо буюу энэ чинь өвлийн аялал жуулчлал буюу тэр ард иргэдийг хөдөөгийн 97% нь одоо байгалийн онцгой бүст байдаг. Мод огтлох хэрэг байхгүй, малаа өсгөх хэрэг байхгүй. Одоо Хөсгөл аймгийн Цагаан нур сум гэхэд бол үндсэндээ хүмүүс яг юу хийдэг вэ гэхээр мод огтлох хэрэг байхгүй, малаа өсгөх хэрэг байхгүй, загас орохоор баг хэрэг байхгүй. Тэгээ яадаг вэ тэр хүмүүс архил ууж. Ажилгүй хүмүүс яг архил уух юм руу болж шин. Тэгэхээр энэ юу гэхээр өвлийн аялал жуулчлалыг дагаж одоо үнэхээр одоо бизнес хөгжүүлэх нэг гүүр тавьж ихээр тавьдаггүй. Яадаг вэ гэхээр тэр зам гүүр дээр илүү лобитэй одоо зам тээврийн сайд мэж гэдэг юм уу тэнд арай ойрхон хүмүүс нар гүүр мөр тавилд юм шүү. Тэгэхээр ирэмбийн хувьд аваад үзэхэр хөөр байгааз. Тэгэхээр энэ мэтлэн би бол энэ төсөв дээр ингээ харахад бол өөр нэг тийм сайд дагсан төсөв. Нэг юм сайд тойрсон төсөв те. Тэгээ сайд болохгүй үеийн үед юм байлээ шүү. Үеийн үед заяа. Тийм учраас бол одоо цаашдаа ийм байдлаар бол явж болохгүй. Тэгээ энийг бол би одоо энэ төсвийн хуулийн дээр гэдэг юм уу. Юу усын хурлын тухай хуулийн дээр өөрчлөлт оруулах гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл эрх мэдэлд байгаа сайд одоо дарга нар өөрийнхөө тойрог буюу сонгогдсон тойрог энэ давуу эрхтэй байдлаар бусдаа одоо юунаас илүү байдлаар одоо оруулахыг хориглоно гэдэг юм. Ийм байдлаар оруулж өгөхгүй бол бас одоо нэг талаар бол одоо тэр хувь хүн өөрийгөө ихлэ бодно аргагүй л те. Тэгээ ийм байдлаар бол яг миний хувьд шоон чөмжлөлтэй хандж байгаа. Тэгээд одоо төсөв ингээд цалин хөлс тэтгэж гараад тэгэхээр энэ мэтчлийн ийм зүйлүүдээс жоохон болоо. Бид одоо уг нь 1 сарын дараа гэхэд л төсөв боталсан байх хэвээр. Бараг л төсөө ботолж чадахгүй өмнө нь 2 тохиолдол байгаа. Бараг тэрнийг түүхээ давтах гээд байхад тий. Дээрээс нь яг би одоо нэг зүйлийг хэлэхэд ахмадууд гэдэг том ас байж байна. Тэгээ би одоо ахмадууд руу эхнээс нь асуудлыг бариад авчихсан. Ягаад гэхээр ахмадууд чинь ажил хөдөлмөр эхэлж байгаа. Цагтаа одоо ажил хөдөлмөр эхэлж байгаа. За манай үйлдвэрчний эвлэлийн жигшүүдээс бол ахмад байдаг. Яг өнөөдрийн бидний суурийг тавьсан хүмүүс бол ухта ахмадууд байдаг. Гэтэл цалингийн тэтгэврийн нэмийг тэгдэг. За 600 мянган төгрөгөн дээр нэг 6%, 8% тэтгэвэр нэмэхэд нэг олигтой нэг 30-40 мянган төгрөг нэмэгдэж байгаа нь нөгөө л амьдралд нь хүрэлцэхгүй байгаа асуудал бас болоод байгаа шүү дээ. Энэ дээрээс нэлээд яг зөв. Одоо чухал асуулт асуулаа гэж бодож байна. Өргөдлийн байнгын оронд одоо бас ахмадууд гар усраад ирсэн. Тэгвэл нэг зүйл өргөдөд авахад ахмадууд чи өөр хэрэг мэйл хаягаар ороод нэг ди петишн шүү дээ. Тийш орж чаддаг байхгүй юу? Одоо манай өвөө эмээнэр те аав ээж нар мэйл хаягтай аав ээж өвөө эмээнэр байна уу те? Тийм их байхгүй шүү дээ. Тэгэхээр тэнд орж чадахгүй учраас өөрхий бүгд өргөдлөө болоод одоо энэ ордны гадаа баруун зүүн талд одоо ингээл өөрхий сар гаруй ахмадууд сууж шүү дээ. Тэгээ энэ юу гэхээр нэгдүгээр тэтгэврийн аваачаад огцом аваачаад ингээд нэг тийм 36 сарын тэтгэмжийн байхгүй болгоод нэг амжиргааны баталгаач доод төвшингийнх нь нэг хасангуудаа 200 мянган төгрөг тэтгэвэр авал гэл. Тэгэхээр би яг нэг үйл хэдэр Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл гээл байж байдаг. За тэгээд энэ шийдвэр гаргаж байгаа нөхдүүдэд дандаа цагаан захтан гэж ярьд юм да. Амьдралаас ол тасархаа. Гэтэл зээлдэг чи ирэх ашиг хамгаалдаг хүн байдаггүй. Гинт тавиачаад ийм тавьчихсан. Энэс болоод яасан бэхээр ахмадууд манай ахмадууд маань зээлээс зээлийн хооронд ийм өрийн дарамтанд орсон юм байна. Тэгээ огцон байхгүй болгонгууд яаж яах вэ? Баг тэтгэвртэй хүмүүс нэг зээлийг нөгөө зээлээр дарж л амьдралаа зогоож идэм байна. Тэгээ сая өргөдлийн мянган оронд ирсэн манай өргөдлийн мянган оронд ажиллаж гараад би ахлаад сайн ажиллалаа. Үндсэндээ 10 гаруй хоног ажиллалаа. Бүх яамны одоо Монгол банк байгууллагуудаас, хувийн эмчлийн банкудаас ч асуулт асуугаад ингээд
судалгаа хийгээд үзсэн чинь за нийт ахмадууд бол нэгдүгээр бол зээлийн дарамтанд бол орсон юм байна. Ялангуяа бага тэтгэвртэй ахмадууд. За хоёрдугаарт юу гэхээр энэ ахмадын тэтгэврийн зөрүү гэдэг чинь ерөөсөө асар хол байгаад байгаа юм. Энэ юу вэ гэхээр одоо сая маргаан болсон шүү дээ. Одоо яг шударгаар төлж байгаа хүмүүс нь өнөөдөр айгүй өндөр авч байгаа. Энэ бага тэтгэвэр аваад байгаа хүмүүс ч ерөөсөө одоо ингээ бараг тэтгэвэр төлж байгаагүй ийм хүмүүс гэдэг. Уучлаарай үгүй юм байна. Нийт ахмадын тэтгэврийг 30-аас буюу түүнээс дээш жил төлсөн ахмадуудын бараг 80% 800-аас 900 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авд юм байна. За бүр тэр тэтгэвэр төлж байгаагүй хүмүүс чинь хувь тэнцвүүлсэн буюу тэтгэврийн доод хэмжээгээр 600 одоо тий 92 мянган төгрөг за зарим 570 мянган төгрөг авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бол одоо их асар их ялгаатай учраас тэтгэврийг яг жигд хуваар нэмнэ гэдэг бол бас шудраг бус юм байна. Ялангуяа зарим хүмүүсийг бол яаж яах вэ гэхээр дээдлийн чин цалин итгэл зүрийг бараг 6-7 жил огт нэмээгүйгээр бүр бага цалинтай үеийнх нь цалингаар нь ингээд тооцоо тэтгэвэр гаргасан хүмүүс байгаа. Тэгэхээр шудраг бус уугаас тэтгэврийн зөрүү чинь нөгөө өндөр их байгаа нь шудраг бус. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхээр ажлын хэсгээс юу гэж үтсэн гэхээр одоо нэмэх гэж байгаа тэр нэг төсөвдөр байгаа хамгийн доотлон шүү. Хамгийн доотлол нь энэ 10 орчим хувиар тэтгэвэр нэмэх ёстой байна. Хуулиа барих юм бол. Гэхдээ энийг яаж нэмэх ёстой вэ гэхээр 6% дээр нэмэх нь нэмж 4.3 орчим хувийг шаардлагадах их усүрийг 270 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм байлээ. Одоогийн 6% дээр ч тийм. Энийгээ нийт тэтгэвэр авч байгаа ахмадуудаа шударгаар хуваагаад ингээ үзэх юм бол ойролцоогоор 6% дээр нэмэх нь 40 мянган төгрөг. Гэдэг байдлаар хамгийн минимумтай хамгийн хуулийн наацхан шаардлага шүү. Хэрвээ дээш нэмээ гэвэл тэр 10% дээр нэмэх нь одоо 50 мянган төгрөг, 100 мянган төгрөг ч гэдэг юм уу. Эсвэл одоо 20% дээр нэмэх нь одоо 300 мянган төгрөг ч гэдэг юм уу те. Ингээд тавих нь бүгд ижилхэн хуваар бүгд жигд мөнгөнд өнгөөр ихээр хамгийн шударга байх юм байна гэдэг ийм дүгнэлтийг бол гаргачихсан. Би одоо өнөөдөр энэ дүгнэлтээ бас одоо байнгын хоруудын хурал дээр бол танилцуулна. Тэр ийм одоо санал гарсан. За мөн дээрээс нь ахмадуудад тэр эрүүл мэндийн үйлчилгээнүүдийн одоо ингээд хязгаарлалчихсан. Архах хууш өвчтэй гэдэг эмнэлэг төвтүүлгээ болцсон юм байна. Тоо хязгаар нөгөө кодтой юм байна. Тэгэхээр ахмадууд яаж ийм вөхөр тэтгэврийн зээл аваад совлил төвддөг, өмтэй эмнэлгүүд, хувийн эмнэлгүүд төвддөг. Ийм одоо бас асуудал байж байгаа юм байна. За тэгээд тэтгэврийн зээлийн хувьд бол одоо айжимдаа энийг шийдэхгүй бол огцом одоо тэр 36 сар 24 сарыг бол шууд хасаад болохгүй юм байна. За зарим арилжааны банкуудтайгаа уулзлаа. Бас олгоё. 24 сараар нь олгоё. Айжмаар ингэ шийдээ. Гэхдээ ер нь бол энэ төр өөрөө огцом гэж өмнө ингэ оролцдог байдлаа болооч. Түүнээс арилжааны банкуд бол гин тавиачаал тэтгэврийн одоо зээлийг буулгая гэж огт хэлээгүй. Тийм учраас бол засгийн газар ч одоо үгүй ч гэсэн боли одоо бидний байр суурь Монгол банк одоо бид нар оролцохгүй боли гэсэн. Тэнгүүтээ цаагаараа болохоор ингээд тэтгэврийнхаа зээлийг одоо бүр одоо төрийн банкнаас авахуулаад тэтгэврийн зээлийн хүүг бол нэмсэн байна. Тийм учраас бол энэ хамдын асуудал дээр бол одоо энэ төсвийн асуудал дээр бол одоо би дүгнэлтэд танилцуулахад хамгийн багадаа одоо тэр хувь дээр нэмэх нь мөнгөн дүн гэдэг нь бол хамгийн одоо сайн сонголт юм байна шүү. Хуулийнхын хувийг аваад үзэх юм бол 10% орчим одоо юм байх нэ гэдэг ийм санал хэлбэртэй. За энэ хүрээд бидний ярилцах цаг дуусаж байна. Бидний урилгыг хүлээж авч ирсэн манай студид ирсэн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Байр суурийн ярилцлагын нэвтрүүлгийн дугаарт улсын их хурлын гишүүн Эрдэнэт оролцлоо. Бид цаг үеийн асуудлаар ярилцлаа.